Монгол Улсын ерөнхийлөгч Хүрс Сүхийн ивэлдор зохион байгуулж байгаа Сувилагч тандаа баярлалаа 2026 улсын зөвлөгөөн өнөөдөр төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгч Хүрс Сүх зөвлөгөөнд оролцож сувилагч нарт баяр хүргэж үг хэллээ. Тэрээр төрийн тэргүүний бодлого үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн хөтөлбөр, түүний дотор эрүүл Монгол хүн хөдөлгөөнийг үр дүнд хүрэхэд эрүүл мэндийн салбар ялангуяа сувилагч нарын мэдлэг ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоосноор 2030 он гэхэд дэлхийн даяар 4.5 сая сувилагчийн хомсдол үүсэх төлөв хандлагатай байна гэж тооцоо гаргасан байна лээ. Манай улсын хувьд 2025 оны байдлаар 15,000 гаруй сувилагч эх орныхоо онцөг болон бүрд хүчин зүтгэж байгаа ч энэ нь хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцээгүй хэвээр байгаа гэсэн хэлийг хүсэж байна. 2021 оноос эхлэн сувилагч тандаа баярлалаа зөвлөгөөнийг жил бүр ерөнхийлөгчийн ивэлдор хийж ололт амжилт тулгамдж байгаа асуудлыг ярилцаж гарц шийдлээ төр засагт хүргэж ажиллаж байгаа юм. За өнөөдрийн байдлаар Монгол улсад 15,000 гаруй сувилагч ажиллаж байгаа. Сувилагчдын хөдөлмөрийг бодиттой үнэлсэн нийгмийн баталгаа ажиллах орчин мэргэжлийн хөгжлийг нь дэмжсэн доктортой бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэдгийг салбарын яамнаас мэдээлсэн. Энэ дээр Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамнаас сонцгойлон анхаарч бодлогын баримт төчгөөр дээр нэлээд тусгаж ажиллаж байна. Ялангуяа одоо энэ жил бол одоо хууль эрх зүйн хүрээнд дээр нэлээд одоо шинжилгүүд хийгдэхээр ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээнд дээр одоо бас яг энэ сувилагчийн цогц чадамжийн асуудлууд, ур чадварыг сайжруулах, за нийгмийн одоо асуудлууд тийм ээ, цалин хөсийг нэмэгдүүлэх гэдэг ингээд олон асуудлуудыг бид нар одоо бас хуулийн хүрээнд дээр одоо бас тусгаж өгөх зайлшгүй шаардлага байна. Сувилагч мэргэжилтний хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт оруулж байгаа хувь нэмэр нь салбарын хөгжилд чухал үүрэгтэй гэдгийг өнөөдрийн зөвлөгөөнд онцолж байлаа. Энэ нэг нь бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сувилахын сургуулийн сургалт судалгааны төв гэж байгаа. За энэ төв маань одоо эхний суралцагч алах 50 хүнийг одоо сургаад өнөөдөр одоо гэрчлэгээ бол гардаж авахад бэлэн болчиход бол байж байгаа. Манай төвийн онцлог болохоор 1100 гаруй ажилчдаас 350 гаруй сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн одоо их хүүхдийн тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа. За энэс хүүхэд болон ярайн сувилагч гэдгээр манай их хүүхдийн сувилагч нарын бас онцлог үйл ажиллагаа явуулж салбарт ажиллахдаа давхар сэрийн засгаар сурж иж энэ салбарт ажилладаг байгаа. Манай байгууллагт 0-аас 18 насны хүүхдүүд үйлчилдэг. Бусад хүүхдүүдийг бол арай өөр онцлогтой хүүхдүүд ирдэг байгаа. Энэ хүүхдүүд маань өдөр бүр сар бүр ирж давтан нэмжлүүлж байж ахиж зөгдөг. Ерөнхийлөгчийн тамгын газар эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулсан сувилагч тандаа баярлалаа 2026 улсын зөвлөгөөнд 800 орчим сувилагч мэргэжилтэн оролцлоо.